Цогтурал гунданы хяналтын тухай хуулийн төслийг улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч хуулиа татаж авлаа. Засгийн газраас бодлогын баримтчиг өргөн барьж батлуулсны дараа 2015 оны хаврын чуулганаар уг хуулийг эргүүлэн өргөн барина гэж хууль санаачлагч гишүүн мэдгдсэн юм а. 2015 оны хаврын чуулганаар хэлцэх асуудлын дарааллын хамгийн ихэнд засгийн газраас өргөн барьсан архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр багтаж байгааг улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг хэлж байна. За засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөл дотор улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэгийн өргөн мэдүүлсэн саяын хуулийн гол үзэл санаа баримтлууд бүгд орсон байгаа гэж мэдээлж байна. За энэ хууль нь зөвхөн арх худалдан борлуулагчдын эрх ашиг хөндөө зогсохгүй, үйлдвэрлэгчдийн эрх ашигч мөн хөндөж байгаа гэсэн юм а. 15 жилийн хугацаанд бол энэ архитын тогтвортой тэмцэх тухай хууль нэг ч удаа өөрчлөлт орж байгаагүй. Хэд хэдэн удаа өөрчлөлт хийх гэж оролдож ирсэн юм байлээ их хурал дээр. Тэр болгонд бол энэ хүчтэй дайралтууд бол ирж ирсэн юм бэл. Энэ дайралт дарамтууд бол үргэлж зохион байгуулалттай байдаг. Архи тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс бол байнга санхүүжилттэй байдаг. Цогтурал гунданы хяналтын тухай хуулийн төсөлд өглөө 10 цагаас оройн 21 цагийн хооронд дэлгүүрүүд архи зарж болно гэж тусгаад байсан. За мөн 2000 хүн ам тутамд нэг архи худалдан борлуулах цэг байна гэх мэт заалтууд нь шагийн архины худалдааг цэцгэлүүлэх, архитэлт ахуйн орчин руу шилжих, за мөн ажлын байр олноор хорогдох гэх мэт сүргүр дагавруудыг бий болгохоор байна гэсэн шүүмжлэл нийгэмд хүчтэй өрнөсөн юм а. За хууль санаачлагчийн үзэж байгаагаар бол энэхүү лоббиг зохион байгуулалтаагаар хийж байгаа гинэ. За энэ хуулийг эсэргүүцэд байгаа энэ худалдаа эрхлэгчдийн төлөөлөл гэж өөрсдөө нэрлэдэг байгаа энэ хүмүүсийг бол би энэ 7008 нэрийн дэлгүүрийн төлөөлөл гэж бол харахгүй байгаа. Үүний ард бол энэ хүмүүсийн ард талд тэдний төрхирж байгаа маш том мөнгөтэй бүлэглэл байна гэж үзэж байна. Энэ бол мэдээж ойлгомжтой. Одоо архи үйлдвэрлэгчид, архи импортлогчд байгаа. Архитектыг бууруулахын тулд архитекттай шууд тэмцэх биш, архитектийн шалтгаантай тэмцэх ёстой гэж судлаачид үздэг. За улс орнууд архийг шууд хүчээр хороод амжилт олж байсан түүх байхгүй гэж судлаачид нийтэлчид бичдэг юм а. За харин ажлын байр бий болгож ажилгүйдлийг бууруулж байж загцламбараагүй архитект буурна гэж хэлээд байгаа юм. Ажилдаа орлоготой цалингийн зээлтэй хүн хамаг юм хаяад утга учиргүй архитектгүй гэдгийг судалгаа болон бодит туршлага нотолж байна гэж судлаачид хэлж байгаа юм а. Ресторанд гарсан галыг ерөнхийдөө